За сайн байцгаана уу. Манай өмнөд Монгол подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар Шинжаан буюу зүүн Туркестаны талаар ярилцъя бодсон юм аа. Тий. Шинжаан хүн болго мэдж байгаа л да. Шинжаан уйгуур гэж ярьдаг. Зүүн Туркестан гэхээр зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байна. За Шинжаан уйгуур чинь Шинжаан гэдэг чинь одоо хятад үг байна л да. Шинэ хязгаар гэсэн утгатай. Одоо нэг асундаа шинээр нээсэн нутаг колон гэсэн утгатай юм уу да. Тий. Ер нь Шинжаан буюу зүүн Туркестан бол дээр үеэсээ ер нь монголчуудын их холбоотой. Чингис хааны дараа үеэс, Чингисийн үеэс эхлээд одоо Шинжаан бол ер нь Монголын хаадуудын мэдэл байсан. Тий. Сүүлдээ Цагатай хааны үед бол энэ Цагатай улсын энэ мэдэл байсан. Дандаа Цагатай удмынхан бол Шинжаангийн ер нь одоо Шинжааны хаан ноёдууд явдаг байсан байна. Тэгээ зүүн гарын хаан тус үе чинь Шинжаан бас л зүүн гарын хаан тусын нэг хэсэг байсан. 1755 онд зүүн гарын хаан тус мөхөд тийм ээ одоо Манд дайчин гүрэнд нэгтгсэн ийм нутаг байна. За өнөөдөр Шинжаан зүүн Туркестан гэхээр одоо Монголын уугур нутаг юм да нэг асундаа зүүн гарын уугур нутаг. Тэгээ тэнд бол одоохондоо бол нэг 3 бүлэг монголчууд амьдардаг. Одоо 3 нэгж уул нь зөндөө нутагт монголчууд байсан. Гэхдээ хүн ам цөөрөөд ер нь өөртөө засах, өөртөө тийм засах хошуу шишээнд байгуулж чадаагүй учраас бид зөвхөн энэ 3 нэгжийг товч танилцуулъя. За нэгдүгээр нь бол ховх сайрын өөртөө засах шишээн гэж байгаа. Энэ бол энэ ховх сайрын Монгол үндэстний өөртөө засах шишээн бол нэг 62,000 хүн амтай байд юм аа. Энэ голдуу энэ нөхдүүд бол харимгаас нүүж ирсэн торгуудууд байдیں۔ Тий энэ шишээн бол өнөөдөр 27,000 монголчууд амьдардаг юм аа. 18,000 хятад хүн байдаг. Тий 15,000 казах хүн амьдардаг. За хоёр дахь нэгжин бол Баянголын Монгол үндэстний өөртөө засаг Жөө гэж аймаг гэж байдаг. Энэ нь бол одоо тухайн үед Чин гүрний үед бол Убааш хаан Арптанд агуулад одоо Волга халимгаас наашаа нүүрж орж ирээд энэ нэг хэсгээр энэ нутагт нутглуулсан. Энэ одоо аймаг өнөөдөр бол нэг сая 500,000 хүн амтай. Түүний дотор 40,000 монголчууд байдаг. Ер нь 59% нь хятад, 32% нь уйгур, 60,000 хотончууд байд юм аа. Тий харин харамсалтай манай монголчууд дэндүү цөөхөн байна л да. Ер нь сая 500 хүн намаас дөнгөж 40,000 монголчууд байдаг. Гэтэ өөртөө засаг үндэстний аймаг болоод явж байгаа. За гурав дахь нэгжин бол Борт халын Монгол үндэстний өөртөө засаг Жөө буюу аймаг байгаа. Энэ аймгийн монголчууд бол нэг хэсэг нь бол ханимгаас нүүж ирсэн торгуудууд байдаг. Нэг хэсэг нь бол шилэн одоо өөр Монголоос Цахар аймгийн нэг хэсэг хүмүүсийн одоо нөгөө Шинжаанд нүүж Борт хал руу нүүлгээгээд хил дагуу харуул байлгадаг хүмүүс байсан. Энэ аймаг өнөөдөр бол 480,000 хүн амтай. Монголчууд нэг 25,000 байдаг. Хятадууд нэг 280,000, уйгурууд бол 59,000, казак 44,000. Ерөнхийдөө нүүдэл чинээ нутагт бол казакууд бол ер нь бүгд одоо ижилхэн нүүдэлчин хамт арга түмэн учраас одоо 1755 зүүн гарахын тулд тийм ээ одоо нөгөө тарван дахал тий тэгээд нөгөө аймаглал устгах ажиллагаанаас болоод хүн нөгөө шахав болсон нутагт казакууд ихөөхөө орж ирсэн. За тийм байна. За гурав дахь нь юу ярих гэхээр Шинжаангийн хүн амын талаар бас сонин мэдээлэл байдаг юм билээ. Одоо 1949 онд нэг хүн амын тооллог Хятад улс анхны хүн амын тооллог хийхэд Шинжаанд 430 гаруй мянган хүн амьдардаг байсан. Түүний дотроос 3 сая 500 мянган уйгурууд байдаг. Хятад хүн бол 200 мянга байдаг байсан. Тэгээ монголчууд 100 мянга хүрэхгүй байсан. Өшөө хотонгууд нэг 100-200 мянга байсан шиг үлээ.
Тий одоо бол тий Шинжаан Уйгурт бол 12 сая уйгурууд амьдардаг, 11 сая хятад, сая 500 мянган казак, 1 сая хотон, 200 мянган киргиз, 200 мянган монголхон амьдардаг байна. Одоо хотон гэхээр одоо Монгол улсын иргэд бол Монголын хотон ясантай ижил гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол шал ондоо. Хятадд амьдардаг хотон бол нийлээд 11-2 сая хятад улсаар амьдардаг. Энэ бол голдуу бас л монголчуудтай холбоотой үндэстэн монголчуудыг Монгол цэргийг дагж орж ирсэн одоо Сартуулуудын үр удам гэж нэг хэсэг ярьдیں۔ Ер нь Сартуул, Перс, Араб, Дундад Азийн бүх хүмүүсийн сүүлд хятадтай болоод лалын шашинтай болсон хүмүүсийг бүгд нь хотон гэж ярьдیں۔ Эдгээр голдуу хятад хэлээр ярьдаг. Гэхдээ лалын дэг жайхтай ийм л арт хүн байд юм аа. За Шинжаан өнөөдөр чинь нөгөө одоо хууртан засах орн. Гэхдээ түүнээс өмнө бол бүр Шинжаан мууж гэж баярлагдсан байсан. 1884 онд Шинжаан мууж болсон байсан. Яагаад мууж болсон бэ гэхээр энэ нь юутай холбоотой гэхээр одоо нэг 7 хотын улс тийм ээ одоо Жудашин хаан тулс гэсэн тийм улс байсан. Энэ улс нь 1867 оноос 1878 он хүртэл оршин тогтнож байсан. Энэ улсыг хэн байгуулсан бэ гэхээр Коканд хаан тулс. Одоо Коканд хаан тулс гэхээр одоо өнөөдөр Узбек, Тажик, Казакийн хамаарсан нэг одоо бас л хаан бол бас л Чингисийн удмынх нь хаан байдаг. Түүний нэг одоо жанжин Якуб Бек гэсэн хүн. Энэ хүн Шинжаанд орж ирээд улс байгуулсан. 7 хотыг хамруулад Кашгар төвтэй ийм нэг 7 хотын улс байгуулсан. Энийг бол Жудашин хаан тулс гэдэг. Одоо Манч дайчин гүрнээс туурах тусгаар улс байгуулсан учраас Манч дайчин улс тийм ээ 105 гэсэн хятад жанжины томилоод 1876-7 онд энэ улс руу дайраад энэ улсыг мөхөсөн юм аа. Тэгэхээр 1884 онд Шинжаан мууж гэж байгуулсан. Тийм. За яагаад Шинжаангийн одоо Шинжаан шинэ хязгаар гэж байгаа тийм ээ? Яагаад шинэ хязгаарыг зүүн Туркестан гэж ярьдаг бэ? Энэ голдуу зөвлөлтийн тийм ээ Туркестан нутагтай харьцуулаад тийм ээ ийм зүүн Туркестан гэсэн ойлголт орж ирсэн. Одоо зөвлөлтийн үед бол одоо Дундад Азийг эзэлсэний дараа зөвлөлтийн үед одоо өнөөдрийн Узбек, Казак, Киргиз, тийм ээ Тажик, Туркменстан эдгээрийг бүгдийг Туркестан гэж нэрлэдэг байсан. Зарим бол баруун Туркестан гэж ярьдаг байсан. Тэгээ түүний зүүн талд нь тийм ээ Манч дайчин гүрний харьяа байсан одоо уйгурууд амьдардаг энэ нутгийн одоо зүүн гарын нутгийн зүүн Туркестан гэсэн тийм нэг ойлголт байсан. Гэтэ өнөөдөр бол хятадууд бол энийг бол эсэргүүцэж байгаа. Дээр үесээ зүүн Туркестан гэж байхгүй гэж ярьдаг. Гэхдээ түүхэндээ бол уйгурууд одоо Шинжааны мусульманчууд бол 2 ч удаа зүүн Туркестан улс байгуулсан юм аа. Нэгэн бол тийм ээ 1933 оноос 1934 онд 3 сар оршин тогтчихсон Исламын бүгд найрамдаг зүүн Туркестан улс байсан. Энэ улс байгуулсан түүх бол анх бол нэг хятад одоо дараг уйгурын нэг баян элийн охины ихнэрээ болгоосон. Тэгээд яг хөтэ энэ уйгурчууд чинь маш их дургуцээд ер нь охтуудаа тийм ээ буруу шашинтай, буруу номлолтой үүх тийм бодол байхгүй. Гэхдээ нөгөөдөл нь хүчээр шахаад ихнэрээ болгоосон. Тэгээ нөгөө уйгурч чинь дургуцаад хамсууд нь бүгд одоо нөгөө зочдоо хятад гीचдий бүгдийг архаар шахажаа сохтуу болгож бүгдийг алсан. Тэгээд дараа нь түүгээр далимдуулаа бослог гаргаад сүүлд Кашгар хотыг эзлээд Исламын бүгд найрамдаг зүүн Туркестан улс гэж байгуулсан юм аа. Энэ улсыг оршин тогтоод 3 сар байсан. Гэхдээ энэ улсыг одоо тухайн үеийн Шинжаанд байсан Мажун ингээд хотончуудын цэрэг тийм ээ зөвлөлтийн цэрэгтэй хамтарж байгаа энэ улсын мөхөөс нь
Яагаад тухайн үед зөвлөлт тийм ээ энэ хятадтай нийлсэн бэ гэхээр одоо нэг бас Туркестаны зүүн талд одоо нөгөө баахан Дундад Азийн улсуудын зүүн талд нь тийм ээ одоо лалын улс байгуулагдахыг зөвлөлт хүсэхгүй байсан. Тийм болохоор хятадтай нийлж аваад энэ улсыг мөхөөж байсан. Сүүлд уйгурууд одоо зүүн мусульманчууд 2 удаа Туркестан улсаа байгуулж чадсан. Энэ нь одоо 1944 оноос 1946 онд жил гаруй 2 жил шахуу оршин тогтсон улс юм аа. Энэ улс нь харин хачиралтай хачин гэвэл зөвлөлтийн дэмжлэгээр тийм ээ улс байгуулж ирсэн. Түрүүчийн одоо нөгөө лалын исламын зүүн Туркестан улс бол тийм ээ Кашгар төвтэй голдуу уйгурын нутгийг хамрагдаж байсан бол энэ одоо зүүн Туркестан бүгд найрамд улс тийм ээ 1944 онд байгуулсан улс бол одоо 3 аймаг дээр түшгэлсэн 3 аймгийг түшгэлсэн. Энэ нь одоо хуучнаар дандаа Монгол нутаг байсан. Гэхдээ монголчууд дэндүү цөөхөн болоод энэ нөлөө маш багатай болсон. Нэгэн бол Ийли аймаг, нэгэн бол Тарвахтай, нэгэн бол Алтай аймаг. Энэ 3 аймгийг түшглээд тийм ээ зөвлөлтийн одоо дэмжлэгээр нөгөө Казах уйгуруудыг тийм ээ одоо дэмжлэг үзүүлж байгаа, зохион байгуулж байгаад улс байгуулсан. Ер нь ерөнхийдөө бол энэ 3 аймаг нийлээд энэ зүүн Туркестан улс бол зөвлөлт маягийн улс байсан. Ер нь коммунист намын маягийн намтай, залуучуудын эвлэлтэй тийм бүх банк холбоо бүх юм байгуулсан. Тэгээд тэр байтугай 13 мянган тийм ээ одоо бүрэн зэвсгэлсэн тийм байнгын айрамтай байсан. Тэгээд 700 мянган хүн амбий хамрагдж байсан. Ийм хүчрэх улс байсан. Тухайн үед Монгол улс ийм хавцаа хүн амтай байсан баг. Тийм цэргийн тооч энэ хавцаа байсан баха. За энэ улс сүүлд нь Оросууд яг нэг улсыг байгуулах зүтгээд байсан бэ гэхээр энэ юутай холбоотой гэхээр бас нэг Шинжаангийн эзэлж байсан нэг хятадын Шэншиз хаягсан одоо генералтай Шинжаангийн Ван гэдэг ярьдیں۔ Энэ хүн бол 1933 оноос 1944 он хүртэл Шинжаангийн бүх эрх мэдлийг атгахсан тийм цэргийн эрхтэн байсан. Тий. Ер нь одоо Гоминдангийн хятадын төв засан газраас энэ туурах тусгаар тийм байх сонирхолтой. Ер нь тий өөрөө бие даасан, өөрөө харьцангуй бие даасан бодлого явуулах тийм сонирхолтой учраас мань хүн бол ер нь зөвлөлттэй их одоо найрсаг харилцаа явуулахыг оролдож байсан. Тухайн үед бүр Шинжаангийн зөвлөлтөд тийм ээ одоо нэгтгэхийг хүртэл өргөдөл гаргаж яасан. Өөрөө зөвлөлт коммунист намын гишүүнээр өргөдөл өгч яасан орох гэд тийм ээ гишүүнээ элсэх гээд сүүлд зарим нь гишүүнээр элсэн гэж ярьдیں۔ Сүүлд энэ хүн чинь нөгөө 41 он одоо 40 он тийм ээ 41 он нөгөө германчууд зөвлөлт рүү дайраад зөвлөлт чинь ер нь анхны 1-2 жил ер нь хүн байдалд ороод ухраад хүн байдалд оронгуудаа мань хүн чинь нүүрэн буруулаад тийм ээ зөвлөлтийн бүх хүчийг одоо Шинжаангийн нутгаас хөөж гаргаад тийм өөрийн дипломын тогтоосон. Түүнд нөгөө Сталин маш их хорсдог болсон, занаад байсан. Тэгээ сүүлд нь 44 онд одоо энэ хүний эсрэг тийм ээ зүүн Туркестан улсын 3 аймагт одоо сайн ярьсан Ийли, Тарвахтай, Алтай 3 аймагт тийм ээ ийм улс байгуулаад энэний эсрэг байлдуулж ясан юм аа. Тэгээд харин энэ улсыг байгуулцахад голдуу одоо зөвлөлттэй холбоотой баахан одоо төрөх хүн оролцдог байсан. Жишээл одоо дараагаар нь ажиллаж байсан Узбек хүн байдаг. Энэ Алихан Түрэ гэсэн одоо Лалины тийм шашны хүн байгаа. Энэ хүн бол олон жил энэ зүүн Туркестан улсыг байгуулахад олон жил хүчин зүтгэсэн. Тийм. Сүүлд 1946 онд зөвлөлтийнх нь энийг баривчлаад Узбек таавчаад хорьсон. Энэ өөрөө ч Узбек гаралтай хүн л да. Тэгээд яагаад бэ гэхээр зүүн Туркестан улс одоо 46 оны 9 сар хүртэл ер нь тэгээд хэрэгтэй байсан. Сүүлд нь хэрэггүй болсон. Яагаад бэ гэхээр геополитикийн нэг зав юм байгаа шүү дээ. Сүүлд нь одоо нэг Ялтын гэрээний дараа Шинжаан бол хятадд буцааж өгөн гэсэн тийм
одоо амлалттай байсан учраас тийм ээ нөгөө зүүн Туркестан улс бол хэрэгцээгүй Сталин зөв Оросд бол хэрэггүй болсон. Тийм. За Шинжаан энэ зүүн Туркестан улс бол тухайн үед маш хүчрэх байсан. 13 мянган цэрэгтэй. Тэгээд тэр тухайн үед Шинжаанд бол 60 мянган хятад цэрэгтэй байсан. 60 мянган хятад цэрэг энэ 13 мянган цэрэгийг зогсоож чадахгүй байсан. Бүр давшаад бүр 46 оны 9 сар гсэн баха. Тэр Үрмөчөөс ойрхон Манаг гол тулаад одоо Үрмөчөөс нэг 137 км байсан. Тэгээд нөгөө зөвлөлтөд наашаа одоо тушаал өгөөд урагшаа давших юм байл гэд тийм тушаал өгсөн. Тэгээд нөгөө зүүн Туркестан улсын одоо томчуудын тийм ээ одоо тухайн үед Гамингийн одоо нөгөө төв захиргааны мэдээлэл дотсон байсан. Одоо нөгөө жишгэн сая унсан байсан. Тэгээд мань хүний энэ Гамингийн засагтай хамтарсан засан газар гээд хийгээд нөгөө зүүн Туркестан улсуудын удирдагч нарын шахдаг болсон. Тэгээд нөгөөдөл чинь Үрмчирээ эзлэх ёстой юмртаа эзэлж чадаагүй. Сүүлд нь хамтарсан засан газар арга буюу хийсэн юм аа. Тэгээд хамтарсан засан газар хийгээд удалгүй нөгөө коммунист нам чинь бүр хүчээ аваад Шинжаангийн наан Гансу мужид торгоны зам мамаар бүгд хятадын коммунист намын чөлөөлөх армийн эзэлсэн учраас Сталин бол ерөөсөө энийг Гоминдан биш харин коммунист хятадуудад өгөх ёстой гэх тийм бодол орсон байна л да. Тэгэхээр коммунист намын Маод бол шууд тушаал өгсөн. Та нар бушуухан Шинжаанд цэрэг оруул гэдэг. Нөгөөдөл чинь бол Шинжаанд цэрэг орох гэсэн тийм ерөөсөө санаа тийм хүч байхгүй байсан. Тухайн үед тиймж бодолж орохгүй байсан. Тэгээд Сталин одоо ороход бүх юм бүтэн гэж ятгсаар байж жаад Шинжаанд бол наашаа Шинжаан руу давшаад тэгээ Шинжаангийн нөгөө Гамингийн цэрэг бол бууж өгсөн. Тэртээ зүүн Туркестан улсын цэрэг бол коммунист нам бууж өгөх ёсны тушаал байсан учраас тэгээд Шинжаан одоо тэр чигээр хятадын коммунист намын мэдээлэл отсон тийм түүхтэй юм аа. Түүгээрээ барахгүй бас нөгөө энэ баахан удирдагч нарын голдуу Узбекч бэ одоо Уйгурч бэ Казахч бэ маш их үндэсрэх учраас эдгээр бас үгөө хийхсэн бодолтой ч магадгүй тийм нэг онгоцны тийм ослоор тийм ээ бүх 10 хэдэн дарга нар бүгдийг одоо алсан. Эдгээр яасан бэ гэхээр 10 хэдэн дарга нарыг хятадын коммунист намтай хэлэлцэр хийгээд явуулаг нэрийдлэр Алмат оруулаа. Алматаас эрхүү нисвүүлээд эрхүүгээс Бээжин рүү нисэх ёстой байсан. Тэгээ эрхүүгээ хөөрөөд тэгээ онгоцсон суурьсан. Тэгээд зүүн Туркестан улсын удирдагч нар бүгдээрээ навсарсан. Тэгээд зүүн Туркестан улсын бүх дарга нар надад бараг л тэгээ онгоцоор суйрлаар ингээд бүгдээр алга болоод тэгээс дараа нь тэр нөгөө зүүн Туркестан улсын боловсролын одоо сайд байсан Сайфуддин Азези гэсэн нөхөр байгаа. Энэ хүнийг одоо Шинжаангийн төлөөний хүн болгоогоод тэгээд Бээжинтэй хэлцээрээ харцуулсан да. Тэгэд ерөнхийдөө бол Шинжаангийн бол хятадын коммунист намд бол тушаасан ийм түүхтэй юм аа. Энэ нь бол яг вэ тухайн үед хэдий тийм ээ одоо өөрөө зэвсгэлээ хүчтэй болсон Шинжаангийн бүрэн эзлэх тийм хүчтэй болсон ч зөвлөлтийн тийм ээ геополитикийн ашиг сонирхолтой нийцээгүй учраас тийм нэг осондоо бас эн чинь нөгөө Яалтын гэрээгийн имийг биелүүлж байгаа л да. Одоо Монгол улсыг бүгд найрамдаг Монгол ард улсыг авч үлдэхийн төлөө өөр Монгол Шинжаан Манжуурий бол хятад тушаасан тийм нэг жишээ байна л да. Тийм. Ер нь Шинжаан гэдэг чинь ийм л сонин түүхтэй юм байна л да. За Шинжаан ярихад биднээс Осман Баатрыг ярихгүй байх аргагүй. Осман Баатар чинь тухайн үед одоо хүн болгоно Монгол ба Османы дээрэмчин гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ уул нь бас Османы дээрэмчин гэж ярих бас үндэслэл муутай хүн байсан л да. Энэ хүн бол 1900 тийм ээ 43 он нутагтаа
Алтайн Казакийн Сэргэ манталтын комисс гэж байгуулад ер нь Алтай нутагтаа одоо шинэ лалын улс байгуулах тийм зорилготой байсан. Гэтэ энэ зохион байгуулахад бол зөвлөлт хийх юм бол их дэмждэг байсан. Тэгээ 1944 оны 3 сард бол Осман Баатар бослог гаргаагаад зөвлөлтийн агаарын цэрэг, Монголын явган цэрэг Хурэ замын цэргийн дэмжлэгээр одоо Алтай хэд хэдэн одоо шин хошуу нутгийг эзэлж авсан тийм түүхтэй. Сүүлд Осман Баатарчин өөрөө нь Оросд дургуулсан. Яагаад байсан бэ гэхээр тэр нөгөө Казакийн одоо зөвлөлтийн казакуудын лалын шашны хороо шашинтай хамаатай бүгдийг устгаад шашны хүмүүсийн алж шатсны мэдээд маань Оросд дургу. Нөгөө талаар зөвлөлтийн одоо Алтай нутагт нөлөөгөө тогтоосны дараа бас ураны одоо олборлох юм уу, нефт олборлох маш их Алтай нутаг орж ирсэн байсан. Тэгэхэд мань хүн бол зөвлөлтөнд дургуулаа ер нь комендант дээр юм уу даа гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд одоо Османчин зөвлөлтөөс урвсан учраас сүүлд нь зөвлөлт Монголын цэрэг Османы цэрэг дан хийгээд мань хүнийг цогч ясан л да. Сүүлд нь коммунист нам орж ирээд мань хүн коммунист нам бууж өгөхгүй. Хятадын одоо коммунист намын цэрэгтэй байлдаж байгаа баригдаад тэгээд л Үрөмчийн хотод буудалсан түүхтэй ийм нэг баатар хүн байсан юм аа. Яг хөө тэр хилийн зөрчил, хилийн дөөрөмд хонол хийсэн байж таарна л да. Гэхдээ үнэн ярихад бол наачин бол зөвлөлт ашиглаад бас л хайсан нэг гүнхтэй тийм түүхтэй хүн байна л да. Оспанга тийм хүн байд юм аа тийм. За тэгээд Хятадын коммунист нам Шинжаан уйгурыг эзэлсэний дараа 1955 онд Шинжаан уйгурыг өөртнөөс орно гэгчи байгуулсан. Тэгээ өнөөдөр хүртэл явж байгаа л да. Тэгээ бас нэг сонирхолтой асуулт байгаа. Яагаад вэ гэхээр энэ Шинжаан уйгур чинь одоо байгуулагдаад одоо 80 жил болж байгаа. Яагаад одоо нөгөө геноцид ажиллагаа явуулдаг юм бэ гэхээр уйгур чинь маш хүчтэй шашиндаа харьцангуй үнэнч хүн ам ихтэй ийм арт хүн байгаа. Тийм болохоор Шинжаан уйгурыг дарж авахын төлөө геноцид ажиллагаа хэрэгтэй гэж тооцоолсон байна л да. Зөвхөн одоо ингээд ярихад зөвхөн Кашгар одоо аймагт аймаг гэж ялъя да монголоор Кашгар дүүрэгт бол зөвхөн нэг дүүрэг нэг аймаг шүү дээ нэг осноо 4 сая 500 мянган хүн амтай. Тэгэхэд 4 сая 10 мянган уйгурууд амьдардаг. 360 гаруй мянган хятадууд амьдардаг. Нэг аймаг Тэгэхээр энэ уйгурууд чинь өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн нийгмийн тогтолцоо өөр Монгол одоо төвдийн бодолд хамаагүй тийм хүчтэй, нэгтрэлтэй. Учираас хятадууд чинь бүр аргаа ядаад эдгээр чинь одоо хилэн хороо шашин шүтдэг хүн болгоны шоронд хийгээд тэгээ лагер бариад сая 500 сая 2 сая гэж ярьдээ. Юу гэсэн чинь нэлээ олон уйгуруудын лалын шашинтай Киргиз, Казах уйгуруудын одоо лагерт хорьсон ийм түүхтэй байд юм аа. Ер нь Шинжаан бол ер нь Монголын нэг хэсэг нутаг байсан. Гэхдээ харамслаа бид нар үнэхээр маск болсон. Өөрийн нутагтаа цөөнх болсон. Тийм учраас Шинжаан чинь өнөөдөр одоо Монголын нутаг хэлэхээс илүү бараг уйгурын нутаг гэд миний хувьд бол бараг хүлэмжшүүрэл зөвшөөрөх болсон байна л да. Яг л бид нар үнэхээр хүн цөөхөн байна. Шинжаан чинь 25-6 сая хүн 200 мянган хүн амтай. Ийм л харьцаатай болсон нутаг юм да. За Шинжаан бол ийм нутаг байна да. Дараа бид нар бас Манжуурын тухай бас ярих бодож байгаа. Миний бэлдсэн мэдээ бол цөөхөн байна л да. Гэхдээ ерөнхийдөө бол иймэрхүү мэдээлэл үгүй да та нарт. За баярлалаа сонсонд.